Улсын их хурлын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасныхын төлөө за улсын их хурлын бүрэн эрх хийсэн нэгүүлэн татах, огцруулах за ийм асуудлаар бол одоо хуулийн төсөл өргөн баригдчихсан байгаа. За үүн дээр бол одоо хуульчийн байр суурийг илэрхийлэхэд бол улсын их хурлын гишүүн өнөөдөр Монгол улсын төрийн албаны тухай хууль заасан төрийн албан хаагч гэж явах. Тодруулаад хэлбэл төрийн албаны тухай хуулийн 11-ийн 4 дээр бол улсын их хурлын гишүүн бол төрийн албан хаагч байна гэдэг ийм зохицуултад. Тэгэхээр үүнээс юу харж болохоор байна вэ гэвэл за улсын их хурлын гишүүн за бусад төрийн албан хаагч буюу захиргааны тусгай үйлчлэгээний албан тушаалтнуудтайгаа адилхан за төрийн албан хаагч байна гэж ингэж ойлгож болно. За эдгээр нийтэд нь энэ төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэдэг юм бэ гэхлээр 2023 онд төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хууль гэж хууль батлагдаад өнөөдөр хүртэл хэрэгжиж явж байгаа. За энэ хууль дээр бол төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчил гаргасны төлөө нийтэд бол нэг 4 төрлийн хариуцлага хүлээлгээд явж байгаа. Тухайлбал сануулга өгж гин, уучлалт гуйлгаж гин, за бүр шаардлагатай тохиолдолд төрийн албанаас халж гин ч гэдэг юм уу те. За гэхдээ уг зохицуултыг бол улсын их хурлын гишүүд дээр хэрэглэх боломжгүй нөхцөлтэй байгаа. Яагаад тийм байгаад байгаа юм бэ гэхээр өнөөдөр улсын их хурлын гишүүн бол өөрөө томилогддог албан тушаалтан биш, сонгогддог ард түмний сонгогдоод явдаг ийм албан тушаалтан. Хоёрдугаар тэр төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуулийн 16-гийн 2 гэдэг зохицуултаа. Энэ дээр бол төрийн өндөр албан тушаалтан түүнтэй адилтгах бусад албан тушаалтны одоо ёс зүйн асуудлаар эгүүлэн татгаа огцруулах асуудлыг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна гэдэг ингэж зохицуулчихсан. Тэгэхээр бол уг хуулийг улсын их хурлын гишүүдээр хэрэглэж болохгүй. За эргээд тэгвэл улсын их хурлын гишүүдэд ёс зүйн асуудлаар ямар хариуцлага хүлээлгэх юм бэ? Тийм хууль байгаа мó, хуулийн зохицуулт байгаа мó гэхлээр эргээд харахаар бол өнөөдөр хүртэл байхгүй. За ганц байгаа зохицуулт нь юу вэ гэхлээр өнөөдөр 2021 онд улсын их хурлын өөрөө 105 дугаар тогтоол гэдэг тогтоолоор улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрм гэдэг дүрмийг батлаад өнөөдрийн хүртэл уг дүрмийг хэрэгжүүлээ явж байгаа. Гэтэл тэр дүрмээр за энэ нөгөө нэг төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хууль заасан шиг нөгөө нэг улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татгаа огцруулах ийм асуудлыг бол дурдаагүй ийм ёс зүйн дүрмийг бол баримтлаад явж байгаа. Тэгэхээр улсын их хурлын гишүүн бусад төрийн албан хаагчтайгаа л ер нь л адилхан л ёс зүйн зөрчил гаргасан бол ижилхэн хариуцлага ногддог байх ёстой гэдэг ийм хуулийн үзэл санаа байгаад байгаа. Хоёрдугаарт Монгол улсын үндсэн хууль дээр бол 1-2 дугаар зүйл дээр бол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж байгаа тийм ардчилсан шударгаас энэ зарчмуудыг хүртэл хараад үзэхэд энэ хүмүүс бол ижил хариуцлага хүлээх нь одоо хууль зүйн үндсэлтэй ийм байна гэж харж байгаа. Ер нь одоо энэ түрүүнд ярьсан шүү дээ. Их хурлын гишүүд дээр одоо төрийн албан хаагчтай ижилхэн гэдэг. Гишүүдийн бүрэн эрхийн баталгааг одоо солиулах магадлал ер нь гэдэг юм байна. За яг хуу баталгаа гэдэг тэр хүний үйл ажиллагаа явуулах баталгааг бол энэ хуулиар бол би хязгаарлах байх гэж харж байгаа. Зүгээр тэр хүн үйл ажиллагаа явуулахдаа ёс зүйн зөрчил гаргаад байвал яах вэ гэдэг асуудал угаасаа тулгамдчаад байгаа учраас энийг шийдвэрлэх нь зүйсний асуудал л гэж харж байгаа. Иргэд одоо өөрсдөө одоо сонгосон их хурлын гишүүн дээр одоо нөгөө хариуцлага тооцоод эргүүлэн татах ер нь бол хууль зүйн хувьд хэр боломжтой гэдэг юм. За энэ нь бол өөрөө иргэд татна гэхээс илүү энийг бол хуульчлаа зохицуулчихж байгаа учраас хууль заасан хариуцлага хүлээж ийна л гэдэг л ойлголт яригдана гэсэн үг тийм. За эрэг талуудын хувьд бол мэдээж нөгөө улсын их хурлын гишүүдийн ёс зүйн асуудал бол мэдээж сайжирна. Хин дуртатайгаа очиод одоо маргаан үсгээд авахгүй үг хэлэхдээ тийм үзэл бодлоо илэрхийлэхдээ цензуртай ханддаг болох. Аль юмыг одоо улс ортой хандах ийм нөхцөл бүрдэх байх гэж харж байгаа. Ер нь бол улсын их хурлын тийм дархлаа ер нь бол энэ бэхжихэд бас чухал нөлөө үзүүлдэг.